Алюминий жуус шавахгүй. Юу ч бэ? Сайн байцгаана уу гэдэг хэлэх юм шүү. Сайн байцгаана уу хэлдэггүй шүү дээ. Тэг юу гэж хэлэх юм? Нэг үргээр. Сайн байцгаана уу? За ингэж манай нэг юм санаа контентын одоо ерөөхдөө бол 3 дахь дугаар гэтээ 3 дахь дугаараас ахуулаад би хөтлөгчтэй хамтран хосттой явж байгаа. Тэгээд манай хостоор цаашдаа өргөлж хамт хост хийх хүн бол манай Заяа байна. Тэгээд өнөөдөр бид хоёр яг амьд яагаад энэ контентыг хийх болсон шалтгаан болов одоо Монголын амьд хөгжимд яг ямар зүйл дутагдж байгаа аль эсвэл юуг бас амьд хөгжим гэх вэ гэсэн утгаар ерөөхдөө бол ярилцаж цаашдаа бас мөн олон зочид эднээс оролцох хүсэлтэйгээр энэ хүү контент эхэлж байгаа. Тэгээд энэ удаагийн дугаард бол бид хоёр ерөнхийдөө аль болох өөрсдөө танилцуулаад тэгээд контентоо бас танилцуулаад тэгээд контентоо танилцуулаад тэгээд гоё хөгжилтэй зүйлсийг болон амьд хөгжим, дуртай хамтлаг, дуртай дуучин, дуртай тоглолт гэх мэтчлэн тиймэрхүү зүйлсийг ярилцаж өнгөрөх болно. Бидтэй зөөгөө. Дээрээс нь бас нөгөө юу те урьж оролцож байгаа зочдоос шалтгаалаад яг энэ тухайн одоо амьд хөгжим Монголд ингээд үүсч хөгжих явцад бас юу болж исэн, яаж исэн гэдэг талаар сонирхолтой сонирхолтой түүхүүдийг ярихыг хичээн. Тэгээд сонирхолтой зочдыг урьж оруулахыг бас хичээх болно. Ерөн заяагийн үед анх амьд хөгжим яг яаж сонсч ирсэн бэ? Ерөнхийдөө амьд хөгжим сонсоод нийт хэдэн жил болж байна? Гэхдээ тэгээд багасаа гэрийнхнаасаа ч юм ах хичээсээс рок хөгжим бол сонсч ирсэн. Ер нь их хүүхдүүд хүмүүс бас ингэж хийжсэн гэдэг юм байлээ. Тэгээд миний хувьд яг өөрөө хайж ухаж те дурлж сонсч ирсэн үе бол яг 15 16 он яг ахлагд байх үесэн. Тэр үед гандан үеигд амирх тоглолтууд болдог байсан. Бараг 7 хоног болгон тий хагасан болгон тоглолт болдог байсан. Тэгэл тэр үед яг гэрийнхнаасаа зөвшөөрөл аваад тоглолт үзэж эхлэв. Тэгээд тэрнээс хойш ер нь хандлагуудыг их ухаж цаашаа юу байдığım бэ, ямар төрөл жанр байдığım бэ гэдгийг шимтэн сонсч эхэлсэн гэх юм уу. Тэгэхээр нэг 10-аад жил болж байгаа юм байна гэж. Тэгээд 10 жил чинь нөгөө нэг Dynasty-ийн дуучин үлцэн учрал өөжөө бит хоёр хамт суудаг байсан. Тэгээд бид хоёр ер нь хамт их хөгжим сонсдог. Цаад чинь бас надад нэлээд хамтлагууд танилцуулж хөгжмийг сонсуулдаг байсан. Тэрэнд нас их баярлалаа. Өөжөө ер нь ингээд 3 дугаарт ингээд баг яригдчихлаа. Тэгээд одоо бид бас найзуудаараа нийлж юм нэг фармайг гэхдээ тэрэн дээр нэг хөгжим гэхээс илүү ерөөхдөө бол нэг баахан урт төстэй нөхдөд байгаа шүү дээ. Одоо манай найзууд гэхдээ тэгмэд тэр үед ингэж сууж ярилцах тэр нэвтрүүлэгч гэх юм уу одоо нэг тийм бичлэгэн дээр заач орж ирж суусан. Биднээс бараг цаг 30 минут юм ярилцсан суухад яг цааш яг нэг юм 5 минут л юм ирсэн гэж. Үлдсэн цаг 25-д нь ерөөд бол цааш ганцаараа суугаад бид хэдийг шавуулаад ямар олон тэнэгс такуудыг гол дээрээ сууж байгаа. Жахад амар шорттэй. Миний хувьд бол тийм байна. Тэгээд би одоо ер нь түлхүү яг метал дундаа black metal ер нь түлхүүг сонсдог. Black gaze түлхүү сонсдог та. Миний найз яг хизээ сонсч эхлэв. Түлхүү ямар урсгал анх яг анх хөгжим сонсч эхэлсэн гэх юм бол 5-6 дугаар ангиас яг хөгжим сонсч эхэлсэн. Тэрэн дээр болохоор манай аав миний төсөөдрөөр нэг юу MP3 бэлгэлжсэн байхгүй. Тэгээд MP3 бэлгэлээд тэрэн дээр манай ах дуунууд ингэж суулгаж өгöd. Тэр дуун дээр нэг тэр MP-н дээр Nissan-ийн 3 цамаг гурлаа байсан байхгүй. Бараг бүх дуунууд нь тэгэл гарангас гараг байсан. Саарс үе тэнгууд тэмцэл 5 хүчил төрөгч гэсэн 3 цамгийн гурлаа байсан. Дээрээс нь бас булсаарагийн дуунууд байсан. Тэгээд яг анх
rockтай ер нь анх тэгж танилцчихсан. Тэнгүүтээ тэр дуунуудаа сонсож байгаа. Тэрний голоор нь тэр бүр амар олон өөр дуунууд. Britney Spears тэгснэ. Хойд амар хит болчихсон хөгжмөд дуунууд. Тэрнийхэн голоор яг тэр нэг одоо нисвас бусарын дуунууд. Тэгээд Guns N' Roses яг анх надад яг анх бол амт хөгжим ямар гоё байдгийг ерөөхдөө анх мэдүүлчихсэн. Switch Out On Mine, Don't Cry November Rain. Тэгэл Welcome to the Jungle. Тэднээсээ яг сонсоод тэгэл анхнараасаа бас амар их inspiration авсан. Тэгэл 5 6 дугаар ангиасаа амт хөгжим сонсож авал тэгж яагаад бас манай нэг багын найз бид хоёр бас аягүй хамт нийлж ингэж хөгжим сонсдог. Тэр болохоор бас юу сонсдог, Korn сонсдог гэсэн. Тэгээ Korn надад их сонсгуулж ирсэн. Тэгээ бас манай ангийн нэг одоо ч гэсэн найз, манай 10 жилийн найз Linkin Park аягүй сонсдог. Тэгээд Linkin Park-ийн ийм дуунууд байдаг шүү дээ. Тэгэл дуунуудын сонсвол би тухайд чи яг Korn сонсоод эхэлсэн. Арай Korn ч арай илүү нэг юм савлгаатай шүү дээ. Тэнгүүт наач юм яа. Чи Korn сонсоо. Тэгэл Korn сонсоод тэгж байгаа л жоохон зөөллөөд эхлэхдээ Gorillaz сонсоод тэгэл хэсэг нэг 2 3 жил бол Gorillaz бүр амьсгалсан шүү дээ. Gorillaz ч гоё шүү. Gorillaz одоо миний хамгийн дуртай дуу яг Melancholy Hill бүр миний хамгийн хайртай дуунуудын нэг. Тэгж явж байгаа л тэгэл ерөөхдөө бол яг амт үлбэх хүрээлэл аюу цөөхөн байсан. Тэгээ яг найзуудтай болохын тулд хипхоп сонсч масаал. Тэгээд хипхоп сонсч явж байгаад гэхдээ стил амт хүч байсаар л байсан яг ингээд би рок сонсдог гэдгийг хүмүүс хэлэх юм бол баг нэг бүлээх маяг. Яа тэгвэл манай үеийнхэн ч бас аюу тийм хипхоп хүмүүс л байсан байхгүй. Манай үеийн хүүхдүүд юу сонсч байна би тэднүүсийг ингэж даг сонсч тэр хүмүүсийн хүрээлд орохын тулд тэгж явж байгаа байхгүй. Одоо бол хүсснээ сонсч байна, хүссэнтэйгээ найзалж байна, сошиал гэдэг зүйлтэй болцсон. Наад чинь жоохон багч сошиалч байдгүй байсан юм да. Би ч их нэр үеийн хүн юм байна. Тэгэл амт үжимт тэгж хамгийн анх татагдаж орж илаа. Сонирхолтой юм тий. Гэтэ намайг бас яг нөгөө нэг анх метал хөгжимд аюу гүн орж эхлээл тэгэл би ингээл ийм рок сонсдог, метал сонсдог гэдгээр хүмүүс амар чи тэгвэл ийм амар их тамхи хэргэлдэг буруу гарын хөөхт юм байна да гэж мэд хичээлээ хийдгүү, гэрээ ажилладаг гэж бодсон байсан. Яг үндэ амар айлсан охин. Гэрийнхнийхээ өгөнд орно оройтдгүү, тэгэл алкогол, тамхи энэ хэргэлдэггүй яг тийм байсан. Тэгэхэд яг сонсдог хөгжмнөөс болоод амар тэгж дүгндэг. Хөгжмийн жанр дээр амар гэж гадуурхдаг үе байсан. Одоо арай гайг болцсон билүү дээ харцсангүй. Одоо тийм юм байхгүй л гэдэг хүмүүс чинь одоо эрэгтэй эмэгтэй гэдэг байсан бол одоо эрэгтэй эмэгтэйнд олон хувирдсан байж байгаа. Тэр болгоны ингэж хүлэн зөвшөөрж байгаа. Наад ингээл би жоохон багтчааг ингээд тэр үед надад амар их нөлөөсөн бас навшин хамтлууд байна. Би Green Day бас амар сонсдог байхгүй юу? Green Day сонсоод орол гэдэг. Би чинь нүдний хадавар тэн байна. Тэгээд ингээд тийм шоттой цац болсон. Нэг юм стилтэй байгаа. Тэгээд Green Day тэгснэ Tokyo Hotel тэгээд нэг тиймэрхүү хамтлаг сонсдог байсан. Everything сонсоод тэгэл лемо стилтэй болоод ингээд хүсмүс ингээд альтагцаа ингээд босгож тэгээ юм шот юм зангам ингээд тэгээ баруужин сүмсэл конверс сүмсэл вест явж аваад ингээд гомо тэнгууд ингээд би ингээд what the fuck тэгсэн мөртлөөсөө ингээд яг тэрэндээ амар тохтой тэгэхгүй ахын тул бас нэг хэсэг хипхоп сонссон. Яг хөө гэтээ нөгөө нэг юу байдаг жил болгоны Playtime-аар нэг гаргаж ирдэг биш байдаг шүү. Тэгээд тэрнээс болоод ингээл бас тодорхой хэмжээнд хүмүүс ингээд мосрогч дагч тамхич мөдгөлөг юм рокод угаасаа юм байдаг нэг тийм ойлголт бас гарч ирсэн байж магадгүй. Гэтээ яг хөө тэгж буруугаар ойлгохоос гадна өөрөө бас эргүүлээд би бол яг миний хувьд амар тэгж хөгжмийн жанраар ялгуурлж үздэг байсан.
Amo K-pop. Хөгжим ойлгохгүй, урлаг ойлгохгүй бас зохиолын дуу сонсдог, pop сонсдог юм. Popular bitches. Юу гэвэл commercial юм сонсч, commercial юм амьдэрч гинөө. Би бол өөр хүн. Тийм, биэс метал сонсдог, эдрээс шал өөр юм ойлгодог тий. Өөр ертөнцтэй. Commercial тэгвэл та нар commercial сонсдог юу ч мэддэггүй, урлаг ойлгодог юм байна. Basic bitches боддог байсан яг өсвөр насны үед яг teenage үед гэж боддог байсан шүү дээ. Гэтэ яг хаа тэгээд эргээд нөгөө амар хөгжим рүүгээ метал руу амар хүнд орчихсон маа эргээд бусад услуудыг амар сайн нээлттэй хүлээж авдаг болсон гэх юм уу. Ингээд арай нэг урлаг талаас нь тэнд яг ямар жанрын хөгжим байна гэхээс илүү тэнд тухайн артист уран бүтээлч яг юу шингээхийг хүссэн мэн хичээсэн мэн тухайн хөгжимдтэй эсвүнс байна уу ямар нэгэн тийм сэтгэлийг нэг хөдөлгөж чадах юм байна уу гэдгийг илүү хардуулсан. Жанр ихээс илүү. Окей, брейк дарсан байна уу байна. Тэгтээ наагараа. Дарсан байна. Хамаг ярьсан. Шоу мартагдчихсэн шүү дээ. Тэгтээ амар ярьж зэрэгээ дарах хэрэгтэй шүү. Хараарэ. Тэгээ ерөөдөө бол амьд хөгжим чиний амьдралд яг яаж нөлөөлж байна? Миний хамгийн түрүүнд хэлдэг зүйл бол надад амар ханилсан. Яаж байгаа тийм нөгөө сонсож эхэлсэн үе 15 6 он гэхэд би яг тийнейжер үе 15 14 5-тай байсан үе. Яг тухайн насн дээр чинь хүүхдүүд амар бүх зүйлийг bullshit гэж боддог. Тий, амар стресстэй маш их нөгөө нэг дааврын өөрчлөлт ч юм уу ямар нэг юм явагдаж байгаа. Тэгээл тэрнээсээ болж амар депресстэй, ууртай, тий амар хэм рейж гэж ууртай болцдог үе. Тий ганцаарсан ихэнх намайг ойлгохгүй байна. Эсвэл тий өөрөө эсвэл гадны сүцийг ойлгохгүй байгаа юм шиг. Яг тийм үедээ тий сонсож эхэлсэн болохоор хамгийн их надад амар хань болсон тэр үед. Үнэхээр хань болсон. Яг тэр нэг дотор байгаа амар их тийм гутрал ч юм уу, уур хилэн ч юм уу тий хинч намайг ойлгохгүй эсвэл би юу болоод байгааг ойлгохгүй юм шиг тэр нэг юм занглаатай тийм эрчлээстэй бодол яг тэр метал хөгжим сонсох үед ингээд очин алдаад байгаа юм шиг тайлагдаад байгаа юм шиг хин нэг яг намайг ойлгоод би чинь юу мэдэрч байгааг ойлгож ийн гэж байгаа юм шиг юм санагддаг байсан. Тэгэл нэгдүгээр тийм байна, хоёрдугаар гэх юм бол яг надад яг нэг энэ одоо байгаа энэ ертөнцийн божигсан нэг юм амьдрал шүү дээ. Тэндээс нэг ингэж зай аваад нэг амьсгаа аваад яг нэг тайвшир зуух нэг юм орон зай олж байгаа юм шиг санагддаг. Нэг тийм хосонгийн хэлдэг үг шиг төвчгийн их зал тавсан шинэ амьсгал шиг. Их тафас төвлтэй. Тэг болсон байг гэлдэг тий. Тэгээ яг тэр шиг ер нь бол бүх цаг үеэр маш хань болдог хөгжим маш хат self discipline хувийн сахилга бат яагаад ч юм уу амар заасан юм шиг санагдав. Гэтэ энийг тайлбарлах бас хэцүү л. 2015 16 онд чинь яг амар гарч ирсэн амсаг гэвэл хэдэн оны 2015 16 онд эсвэл чи нөө яг дээр үеэс нь яг сонсдог хэдэн амтлагтай байгаад яг тэг сонсч байсан аль эсвэл одоо ерөөдөө бол яг шинэ амтлаг гарч ирвэл яг тэр хамтлагийг нэг сонсдог гэжтэй ер нь бол бид яг уу Монголдоо ярих юм бол тийм ер нь жил болгон ер нь шинэ амтлагуудыг хүлээдэг, шинэ уран бүтээлүүдийг хүлээдэг. Ягаад бол бас энэ Монголд байгаа метал хөгжмөөс нэг хөгжөөсэй гэж бодож байна. Бас тийм тэр ч утгаараа шинэ хамтлагууд, шинэ уран бүтээлч гарч ирэхэд амар дуртай хүлээж авдаг бас ингээд нэг жил болгон хүлээлттэй байдаг. Зүгээр яг нөгөө нэг өргөн үрээгээр ярих юм бол гадаад Монголд гэлтгүй ялахгүй ярих юм бол угаасаа яг бүх цаг үеийн дуртай хамтлагууд гэж байгаа. Тэгээ шинэ хамтлагууд гарч ирэх юм бол бас нэг сонсоод байж юу ч юм уу гэж хамтлаг байгаа. Эд хойд яг ямар хамтлаг сонсдог гэсэн? Тухайн үед чинь би Монголоос гэх юм бол надад газ 21 гэдэг нэг хамтлаг байдаг байсан. Монголын миний мэдгээр хамгийн анхны нуу метал хамтлаг байсан. Rage Against the Machine гэд хамтлагийг coverж моролдог. Тэгснэ өөртөө бас нэг хитэн дуутай. Тэр хамтлаг надад амар гоё санагддаг байсан. Тэгээд Futurama Монголоос л миний хувьд бүр үнэхээр миний хамгийн хайртай хамтлагуудын нэг Futurama гоё. 18 онд цамгийн нээлттэй хийгээд тарсан. Тэгээд тэр нь жоохон харамсалтай байсан ч гэсэн нөгөө талаас бас тэрүүгээр үн цэнтэй ч юм уу тий.
Тэгээд энэ хоёр тэгээд миний яг all time favorite бүр ямар ч цаг үед үүсгэн байгуулагдсанаас хойш хамгийн хайртай байдаг хамтлаг бол Karmatic. Karmatic бол Санужака. Монголын бас метасинд тодорхой хэмжээнд хувь нэмрээ бас оруулж дээрээс нь сонсогчдынхаа сонорт бас юм үн цэнтэй уран бүтээлүүдийг хүргэж чадсан хамтлаг гэж боддог. Тэгэхээр миний all time favorite бол бас Karmatic Монголоос гэх юм бол. Гадаад хамтлагуудын дурдаад ер нь бол дуусахгүй дээ. Дуусахгүй. Чиний хувьд метал хөгжим ер нь яг яаж амьдралч нөлөөлсөн Монголоос хамгийн хайртай хамтлаг юу байна? Монгол хамтлагуудаас. Би ерөөхдөө бол яг black metal сонсох төрлийн хүн биш л юм хэлдэг. Гэтэ Karmatic бол яг үнэхээр би нэг шарт тосын тоглолтын дээр нь би бүр яг live performance-ыг үзчихээд. Би ганцхан яг шарт тос дээр Karmatic үзчихэл баг яваад гэсэн юм. Би бүр яг тэр юм чинь ямар амар юм бэ гэж яг анх мэдэрчээсэн. Тэрнээс бол би ч яг rock дунда grunge rock тэнгуүтэй punk no metal тал руугаа сонсох дуртай. Тэр хамгийн хайртай мэдээж Korn бол миний зүгээр л Korn гоё. Korn яг ингээд яг тухайд миний teenage нас чи яг ийм сонирн байсан юм аа. Бүгд ингээд ийм бондын тамга гэдэг хамтлаг сонсч юмстай. Тэгээ тийм амар эмо бүр масаар эмо гэхдээ яг эморлыг яг яаж ингэж одоо даван туулахыг мэдэхгүй тухайд баг Facebook ч байдгүй байсан үеийн teenage нас гэж бодохгүй чи би ч их дээр юм штэ холон би тэд тэнгуүч яг тухайд чинь яг хөгжмөл сонсдог хөгжмөдөө яг ингээд гой хөгжим хайд сонсдог тэгж хаад яг нэг яг YouTube бол байсан л та гэсэн. Гэтэ нөгөө YouTube руу орж чаддаг. Тэгээ тэндээс дуу авч чаддаг удаа цөөхөн. Тэгэл усны Bluetooth эсвэл нөгөө нэг infrared гэдэг юмар ингээ хооронд нь явуулсан. Тэгж явуулдаг хөгжмүүд нь манай найзууд сонсдог хөгжим байгаагүй. Тэнгүүд одоо энэ хин Никл Гамбах заа. За. Никл Гамбах манай лайрын хөгшөөс аахгүй. Тэнгүүд Никл Гамбах ч гой хөгжим сонсдог. Тэнгүүд яг амт хөгжмөөс гадна электроник хөгжимд бас дуртай болох шалтгааныг бас үүжсэн. Амар гоё DJ сетнүүд ингэж яаж өгдөг. DJ гэрсэмэрлэх чинь сетмэд. Тэгээд ингээд яг бас ер нь одоо ингээд бас бодоод үзэхэд анх бас надаа фотографийн ажил гоё гэдгийг мэдрүүлж ирсэн хүн бол бас Гамбах юм шиг санагдтыг. Гануух ах, ган төгс гээд гануух нэг Гамбахын дүүн гануух ах бас ийм хокстэй. Ингээд битүү персик болсон нэг тийм ах гэдэгс. Тэгэл тэднээсээс ингэж хараад тэгэл хөгжим Korn миний хувьд бол амар гоё байсан. Guns N' Roses байсан. Gorillaz бас тодорхой хэмжээнд яг миний нэг жил юм уу 2 жилиг надтай хамт яг өнгөрөөсөн хамтлаг. Тэгээ Монголоос гэх юм бол за Nirvana. Nirvana бол яхаарахгүй. Энэ анх сонсож эхэлж хаад тий. Нөлөө үзүүлсэн хамтлаг болохоор тий. Би 4-5 настай Nirvana-сын дуу дуулдаг байсан. Тэсэлтийг дуулдаг байсан. Хүнд гар байсан юм шүү багасаа. Гэхдээ хамгийн амар зүгээр тэр дуу тухайд гарцсан. Тэнгүүдээ манай хамаатны ирч ингээд манай гэрийн шкафны урд гаргаж зогсонгуудаа дуул гэдэг заяа. Тэгвэл дуулангууд би ингээд зүрхээ гаргаа зүсэж ховамаар гэдэг шүү. Тэгээд Nirvana булсараа байна. Хүн болсон мэдгүй хамтлаг гэх юм бол нэг ийм хамтлаг байсан. Гэтэ энэ хамтлагийг баг мэдгүй байх. Өвөлтэй тулаа гэдэг хамтлаг. За би бас сонсож байгаа юм. Одоо энэ L Quartz гэдэг хамтлаг байдаг байлаа. За L Quartz Lemos Sound L Quartz тэнгуүдэ механик эднэстэй хамт ингэж арай дүү Recon юу юм. Cockon Beat эднэсгээ төвчмийн фестивал эднэст орж ирсэн. Тэгээ Playtime дээр 1 жил тоглож ирсэн. Тэгээ бас нэг юм
клип биднес хийжсэн халтар китчлөө нэг юм өглөө босоод китэ өмсөд гарлаа марлаа гэд нэг тиймэрхүү хөвгтэй эвэртэй тулаа гэд амар санаа гэд нэг ахын хамтлаг манай найз ахын хамтлаг байхгүй юу нэг тийм хамтлаг байсан жоохон фанк рок тал руугаа тэрний дууг би тэр уусаа хажууд байдаг байсан юм л та тэгээд яг тэр хамтлагийн бас нэг ганц хоёр дуутай тэгээд өөртөө ингэ бас том болоод ингээд өөрөөсөө амьдлаа хөв явцсан. Эвэртэй тулаа гэж хамтлаг байдаг байсан. Тэр үед эвэртэй тулаа гэж хамтлаг байдаг байсныг мэдж байгаа бол гоё донотойсэн. Би YouTube-ээс хаад ирсэн алга. Spotify-аас хаад болоогүй. SoundCloud тухайд байгаа. Өөр яг тухайд тэр хавьдаа ингэж гарч ирэл тэр хавьдаа байж байгаа л нэг клип цацчаад тэгэл баг алга болсон. Тиймэрхүү хамтлаг. Эвэртэй тулаа гэж хамтлаг байсан шүү. Тэгээ шугам гэдэг хамтлаг байдаг. Юу гэж? Шугам. Шугам чинь. Одоо энэ UB comedy-ийн Баска, тэнгуүтэй UB comedy-ийн Содоо эднүсийн хамтлаг. Юу тийм үү? Тий. Нөгөө юу мөн бистэ алсын газрын зэрэглээ атсан байдаг. Тийм үү? Би тэрний алсын газрын зэрэглээдийн гоолонгоо хоёрыг амар сонссон шүү. UB comedy-ийн Баска бөмбөрчн нь Содоо байсан аахгүй. Тийм үү? Би юусаа хин энэ тоглоом гэж юус тоож нэг ингэж хараагүй зүгээр л энэ хоёр өстэй гоё трак шоум гэдэг ерөнхийдөө бол нэг тийм psychedelic тал руу тоглолт гэсэн. Тэгээ сүүлийн үед надад амар гоё таалагдж байгаа хамтлаг бол балмууд. Балмууд гоё байсан. Тэгээ Blindfold бас тажгүй санагддаг. Өөрчн Dying Spare гэдэг чи. Монголд байгаа хамгийн гоё trash metal хамтлаг ус. Ерөнхийдөө Dying Spare ганц шүү дээ. One and only Dying Spare. Тэгсэн надаас нөгөө нэг биднээс яг нэг анх нэг яг бөөндөө нийлдэг нэг 17-8 оны үед Монголд ганц гэдэг нь кармат байсан тий. Монголын хамгийн ганц бидний кармат байсан шүү дээ. Карматик гэж. Одоо нөгөө нэг next generation те нөгөө дараагийн үеийн дүүнер гэж яхаар амар хуцаас байна. Гэтэ ингэ дараагийн үеийн маань шинэ үеийнхний гаргаж ирж байгаа хамтлагууд гарч ирж байгаа тэр хамтлаг гэсэн гоё юм. Тийм. Avicnium, Antrenum хоёрыг бол бас энэ дурд хэрэгтэй. Надад бол тэдний хөгжим тэгээд ер нь тийм өнгөйс хийж байгаа зүйлс нь амар таалагддаг. Моног байна. Ер нь бол төдий насны дээрээ ийм хөгжим хийгээд тэгээд тэр нь тэгээд зүгээрс нэг хөгжим хийх биш бас амар гоё чанартай гоё хөгжмүүдийг хийж байгаа. Монголын метал сценд бас хувь нэмрээ дөрвтойхон шиг оруулж байгаад нь бол баярлж байна. Бахархж байна. Тий. Одоо нөө бас айгүй хайртай хамтлаг үү. Тэгээд дээр үе бас гоё хамтлагууд байж байгаа ингээд дахтээ байж байгаа дахтээ биш болоо дахтээ болоо тэгээ гарч ирж байгаа орон гарын юм хамтлагууд бас айгу стил байсаар байгаад айгу баярлалтай хос байна ханшир байж байгаа буцааж ингээд гарч ирж байгаа тэр нь бас айгу баяртай байгаа ивент үзсэн юу байсан бэ ивентэд очиж үзэж ингээд ийм одоо чи ингээд ганцаараа хэсэг сонсож байгаа шүү дээ. Ингээд төрөл донд чинь яг тийм метал байсан байж магадгүй байгаагүй ч гэж магадгүй. Эсвэл ганц хоёрхан байсан. Тэгвэл ингээд нэг юм community руу орж ирж байгаа шүү дээ. Ингээд орсон чинь нэг бага уртстай нөхдүүд яг тэгж үзчихсэн анхны одоо амт үчмийн ивент чинь ч юм уу. Яг мэдээж хинтээ уучкатай бол зөндөө тоглолт үзчихсэн. Тэр чинь нөгөө ангитай хоёлаа тий ширээний найзад хоёулахнаа тэгэл хөгжим яриад ийм тоглолт болчих жоо юм тэнд тоглолт болчих юм тэгэл хин гандам ирдэлтэй. Тэгэл очиж үз сонсдог. Гэтэ миний яг хамгийн анхны тоглолтыг тэр нөгөө юу гандам үед зас Нисвансын тоглолт байсан болоо. Нисванс гандам үед Нисванс хийж захтай амар тоглолт байсан. Тэгээд миний тэр анхны сонссон бас Газ 21 тоглож исэн багтахгүй. Тэгээд тэрийг сонсъё гээд манай инхүш гэдэг найз байдаг гэсэн юм хамт тоглолтод явдаг. Одоо бол гэтээ нэг тийм байнга таарч марж ер нь нэг амар харцсан болсон. Тэгээд тухайн үед үзсэн шүү. Инхүш. Нисвасын инхүш. Баг тийм байсан шүү дээ яг. Нисвасын маркетинг мэдээж. Нисвасын маркетинг каны байсан шүү дээ. Энэ хэсгийг шууд блүүфорд хар цагаалаар гаргах гэсэн дээ. Нисвасын маркетинг каны байсан шүү дээ.
Урд канэсэн бол нисвас инхүүш байсан. Вау. За. Манай инхүүш гэд найз гандам үед болж байгаа тоглолт хамт явж үзьгээд. Тэгээд би чинь гэрийнхнаасаас мөгөл залбирлж болж байгаа. Амьдралдаа хаад тоглолт үзэж байгаа юм шүү дээ. Яг нөгөө амьд хөгжим тоглолт тэгэл ингээл би ийм гоё сонсдог хөгжим юм маань ингээд амьд тоглолт болгож байна. Ингээд тэг өнгөө тоглолт гойд чинь гарын бас хаяа өнгөө болдог гэсэн. Тэгэл ингээл явуулаад өгөөчтэй би 12 цагаас өмнө ирнэ гэд гуугаад бүр ягчнаасаа гэрийнхнаас гуугаад боо юм болж нэг зөвшөөрөл аваад явж байсан. Тэгэхээр тухайн үед чинь тэгээд усал ундаал тэгээ нэг кола барьцсан ингээл эсвэл нэг ус барьцсан ингээд тэмт чи ямар гоё юм бэ гэл. Гэтэ ер нь бол яг миний анх тэгж гандам үед ямар ч үзчихсэн. Тэгээд тэр нисван самтлаг байсан, дээрс нь газ 21 хамтлаг байсан. Тухайн тэр мэдрэмж бол амар гоё. Нэгдүгээр мэдээж тоглож байгаа хамтлагууд гоё байсан, хөгжин гоё байсан. Тухайн тэр хавийн уур амьсгал амар гоё байсан. Хоёрдугаар хүмүүс нь амар соёлтой санагдсан надад ингээд нэгэндээ халтдгүү те нэгнээ хүндэтдэг. Тэгээ нэг жоохон савж байгаа юм уу жоохон морч зоош болж байгаа нэг нь унчхад нэгнийгээ босгоод өгдөг те эсвэл ингээ хөлдрөнгчд уушлаар гуучдаг. Би амар тийм хоорондоо эвтэн найртай гоё уур амьсгалтай тэнд зүгээр л ингээд өдөр тутмынхаа амьдралын стрессийг мартаж гоё хөгжим сонсох гэж ирсэн хүмүүс байгаа гэдэг ойлгоод яг л ингээд миний хүсэжсэн зүйл тэнд байсан. Тэр мэдрэмж тэгэл яг анхны тоглолтоос авсан мэдрэмж тийм байсан болохоор би одоо ч гэсэн тоглолтод явах дуртай метал хөгжимд хайртай байгаа байх гэж. Тэр анхны тоглолт гэдэг бас амар чухал анх нөгөө нэг ямар орчин нөхцөлд ямар хүмүүстэй очиж хөгжим сонсох вэ гэдэг. Амар чухал. Тэгээд инхүүштэй тэгээд Уучкагийн найз бас Улаанбаяр гээд одоо бас манай бас найз анх Уучкагийн найз гэж танилцуулсан тэр залуутай тэгээд тэрнээс гадна Отгоо гэдэг манай найз байдаг. Тэр хэдтэй. Тэр хэдтэй ер нь хамгийн анх тоглолтууд амар үзэж эхэлсэн. Тэгээд амар гоё ийм нэг юм би хамгаалагч нартай явдаг байлаа шүү дээ. Мош бит мэд болонгот нар чи ингээд ардуур ингэж гармаараа ингэж мош битнес хамгаалж. Яг хамгийн анхны том ивент гэх юм бол 16 оны Noise байна. 120-ын Тимэтэ хөшөөний хажуугаар ингээд яваад SS Club гэх тэнд болж ирсэн 16 оны Noise. Тэгэхэд анх тийшээ Улаанбаяр Ука гэж Ука хоёртой хамт яваад жинхэнэ өстэй олон хамтлаг гадна дотны хамтлагуудыг сонсч үзлээ. 16 оны Noise төр чинь гаднаас ямар амшгүй санаж байна. За асаалт яасан юм. Нэрүүд надад санахгүй байна. Тухайн үед яг амар гой санагдсан. Гэхдээ яг нөгөө урсгал нь минийх биш байсан болооч тэр үе яг амар цээж үлдээгүй. Ямар ч гаднаас 2-3 хамтлаг иржсэн санагдчихэв. Тэгээд Монгол хамтлагуудаа бас сонссон. Гэхдээ яг ер нь яг авсан experience нь тэгэл тэр юм да хүмүүс амар хоорондоо эвтэн нэртэй гоё vibeтай байсан. Амар тавсвал тухай гэдэгтээ бодоод цөөхлээс юм байна. Хөгжмөө амар соёлтой сонсдог. Энд хамаа намаагүй хог мог хаяхгүй тэгэл хоорондоо ч гэсэн эвтэн нэртэй хүндэлтэй тэг нэг тийм ногт мэлж байна. Дүү талт. Тийм ээ. Миний хамгийн анхны ивент чинь бүр үлгэр дуран шиг шүү дээ. Тэртээ 2011 онд. Би чинь бүр жоохон бацаа мэс. 12 3 графикс 2011 онд. Ингээд мандаа лагер гашуултууд өгөх байхгүй юу? Аха. Тэгэд ингээд playtime болоод тэгээ би ингээд яг тухайд ингээд харцсан чи ингээд мототой цуванаар ирдэ штэ. Тэгэл ингээд мототой цуванаар хараад ямар гоё юм аа ингээд гүйцчихэл ингээд тэр хавар ингээд гүйцсэн чинь яг ингээд Монгол скил бол оруулахгүй байгаа штэ биднээс чинь жоохон хөвгдөж юм чи. Тэгээ хашаад аваад нууцаар хулгаагаар гэсэн үг штэ. Хашаад авч орж үзээд би нэг л хамтлагийн хоёр хамтлагийн перформанс үзчихсэн байхгүй тэр үед. Тэнгүүд яг
тайз тэнцэж яг 2011 оны Playtime чинь баг 2 тайзтай лөө 1 тайзтай л байсан. Тэгээд ингээд Монгол рок-роттай. Тэгээд тухайд амар гоё болдог гэсэн. Тэнгүүд яг тухайд би механикийн яг тайсан дээр яг хулгайгаар гүйж ороод цаашаа ороод тайсны тэнцээ очиход механик тоглолцсон. Тэгээ механик яг эхнээс нь ахуулаад яг тухайд ч баг механик 100-ийн ундаа гэж хамаагүй монгол дөнгөж гаргацсан нэг удаагүй байсан бах. Гэтэ сайн мэдгүй байна. Юу ч 100-ийн ундаа цомгоо гаргацсан байсан. Тэгээд тэр үед яг тайзан дээр цахилгаан гитараас хамж мавч. Вау. Тэгээ ингээд гифтэж гитар тоглоод би 2011 жоох хөвч. Тэгэл ингээд бөмбөрийн нүдж аваад палка шидсэн чинь хуурхаа палка аваад би тэрний одоос хадгалсан шүү дээ. Манай гэр цагийн байж цагт нэг ийм шкафны яраалт байж л байгаа. Чи надад баг яасаа тавиач юу шкафны. Палкийн бөмбөрчний палка. Тийм, наа чи бүр яг тийж анх санамсаргүйгээр ер нь санамсаргүйгээр болоо санаатайгаар хулгайгаар гэсэн үг. Хамгийн анх тэгж тэгээ хоёр дахь хамтлаг нь болохоор юу гэсэн. Юу байлаа? Метроном байлаа. Тэгж яг анх үзчихсэн. Метроном нэг төсрэлттэй гаргачихсан. Би дотроо салаа. Нүр аваа ингэ цэгэр микро бодсон юм нэг. Ингэ тийм юу вэ? Ямар сони бэ? Яг 2011 оны Playtime яг тэр үзсэн хоёр хамтлаг надад бол зөвхөн шоконд оруулчихсан. Тэгэл за ийм амар гоё хөгжим болт юм байна. Ийм амар гоё фестивал болт юм байна. Ийм гоё хөгжим байж юм байна гэж бодоод тэгэл 2011 12 13 14 оных дээр нэг хулгайгаар нэг хайлтмал дараад тэгтээ яг ингээд нэг тийм амар сүртэй үзэхгүй. Тэгээд 2015 оны Playtime-аар би ээжтэй хамт гарчихсан байхгүй. Ээжтэй хоёулах нь ороод. Тэгээд би ингээд тэр үед яг ингээд юу сонсч ирсэн. Phoenix сонсч ирсэн. 15 онд иржсэн юм уу? 15 онд ирлээ. Дараа нь 18 онд ирлээ. Ямар ч 2 удаа иржсэн тий. 2 удаа иржсэн. Фин илүү. Фин юм уу мана? Юусэн гадны нэг хамтлаг байсан. Фин 15 онд ирсэн байж магадгүй би их мэдэхгүй байна. Мона бол 14 онд ирсэн гэсэн. Тий 14 онд мона ирээд 15 онд фин ирчихсэн. Тэг санагдчихэв. Гэтэ буруу ээжч магадгүй. Тэр үед яг Phoenix очиж пүү. Вау, тэгвэл бас гоё. Гандав миний хамгийн анхны үзчихсэн амьд үжмээ фестивал чинь Нисванс явах байсан юм бас. Нисванс гэхдээ их тоглолтог. Тэнгүүд тухайд чинь яг нэг хулам би чагтан ма гэрлээ гэж манай хэд ингэж манай community ингэж хотоодынхаа ингэж цуглаад гантан дээр цуглаад манай бизнес хитнес бас байсан. Тэгээд такс нь 20к матч лөө. Тэгсэн чинь манай нэг найзын бөмбөрийн палк надад явуулсан байхгүй. Тэнгүүд чи гял гантан дээр аваад ирээ гэд. Тэгээ би шууд бөмбөрийн палк аваад ороод тэгээд өнгө тоглолт. Палкны ачаар. Би ч тухайд нэг амт үжмийн бөмбөрчин хэл харагддаг байсан баг гэж. Палк барьсан тэгээ өсөө. Нэг хүртстэй байгаагүй маа. Гэтэ мерчтэй байсан. Конверстэй бариу харж ястэй тэгэл ойлгомжтой. Нэг хамтлын нэг гараад. Playtime showcase чиглэл. Showcase байсан гэхээр бишээ бас 100 байсан тэр үед. Яг тухайд тэгж анх гандувивд үзэж агаад тэгээ дараа нь ойтон болоод Батлангийн форумтай нэг ирж бас хотоодыгаа бас шоконд багчсан. Ингээд бүгд тоглолт үзсэн тийч амар гоё байгаа шүү дээ бүгд ингээд бизнес очиж зураг мөр дараад тэгээд бичсэн.
үзэс очиж зураг мөрөд дараа бичсэн. Тэнгүүд тухайд бас ер нь гэхдээ яг амьд хөгжимд илүү их дурлж ингэж надад амар гоё болж эхэлсэн үйл ер нь бол 2017 оноос хойш жилүүд. Яг тэгвэл тухайд хотодтой найзалжсэн, холонтой найзалсан. Тэгэл тайдтай ингээл танилцаал ингээл яг тэр нөр хүрээлэл донд орж эхэлсэн гэх юм бол 2017 оноос хойшоо бичсэн. За миний хувьд бол би нөгөө нэг black metal-д амар дуртай гэж хэлсэн шүү дээ. Black metal би яг амар орж ирсэн үе гэх юм бол 16 онд iCinema-д нөгөө эхлүүрийн дээр байдаг iCinema байна шүү дээ кино театр. Тэнд black metal Норвегтийг нөгөө анх яаж үүссэн гэдэг талаар докюментари нэг кино байдیں۔ Until Light Takes Us гэдэг. Тэр киног Nocturnal Music-ийн ихнэр юу Монгол хадмалтай тэгээд цацгаар болоод тэгээд тэр киног очиж үзээд тэгээд яг ингээд тэндээс энэ л яг миний хайгаад исэн зүйл мөн байна гэж яг black metal хөгжмийг анх олж сонсч өөртөө тэгж яажсан гэх юм уу. Тэгэл тэрнээс хойш ер нь black metal гүн орсон да. Чи нөө hair trip-ийг үзчихсэн үү? Үзсэн. Сүүлд нэлээд сүүлд үзсэн бэ. Тэрийг баг 3 4 жилийн өмнө Netflix-ээс би үзчихсэн. Амар хөгжилтэй тий. Тэр бүр гэхдээ амар фансэн. Одоо тэгээд hair trip 2 дугаар анги гарах гэж байгаа юм шиг л шүү дээ. Гарцсан юм шүү. Гарцсан юм уу? Гарч байгаа жилөө гарах. Тэг надаас амар фаны санагдсан шүү дээ. Киноноос амар гоё төхөөр яа. Болгочихсон нөө бөөж. Тэгсэн найз нүгснээ ингээд тоглолтын дээр авсан авч яваад. Яа. Тэр хөрөнгө кино тий амар тийм нийттэй юм шиг. Тий. Тэр нэг сэтгтэн каун бүр амар хайртай. Нүг ингээд машинтай ингээд машины камер дээр ингэж дөрөв зурсан ингээд бүгдээ авахлаа. Камер дээр очиж авахлаа. Тэр надад амар гайсан. Тийм, тэрээс хөрөнгө кино. Тэгээ 2 дугаар ангийн үзнээр байна. Цацсан уу мэдэхгүй байна. Би ч гэсэн садгүй. Юусэн гарангийн ярьчихлээс. Тэр чинь юу лээ? Ирландд болдог лөө. Окей, Финланд хаа. Финланд лөө. Финланд тийм. Миний санджаа. За дараагийн сэдвийг өгч явах уу? Арай л амар өөртөө ярьсан. Гэхдээ яах вэ? Үсээ энэ дугаар чинь үсээ хоёлаа өөрсдөө талаар ярьж. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Ако пив авч. Пив авчихсан манай Ако байгаа. Камер хамтран ажилласан. За яа. Өөрөө ажилласан байгаа юм шиг. Ер нь яг үзэгчд ямар байдаг талаар ярих юм уу? Crowd ер нь яг ямар хандлагатай байдаг талаар. Би чаас эхлээд асууж байна. За. Энэ ингээд амьд хөгжмийн ивентүүд дээр ингээд очиж штэ. Тэнгүүд ингээд яг тэр уур амьсгал нь чамд яг ямар санагддаг вэ? Яг би нэг түрүү хэлсэн шиг анх ингээд очиж хахад уур амьсгал тэгээ нэгнийг амар хүндэлдэг сонсож байгаа артистуудаа хамтлагуудаа тий хүндэлдэг нэгэндээ ингээд аль болох муухай хандлага гарахгүй нэг лайв болчихгүй шиг байхыг хичээдэг. Тэр нь надад амар таалагддаг. За байсан гэх юм уу? Одоо би яг намайг анх сонсч эхэлж байгаа үед тэгэхээр 16 онд ер нь тийм байсан. Metal community гэж одоо ярина шүү дээ тий. Нэгэндээ хүндэтгэлтэй ханддаг, хөгжмөөгөө хоорондоо хуваалцдаг. Яг хөө тэгээд жоохон бифтэй юм хэсэг бүлэг хүмүүс байх юм байна. Тэгтээ тэр нь тийм амар юм хэрэгс итэрсэн хэмжээнд биш те. Нэг згсгээл өнгөрдөг те. Жоохон драматик тэгэл өнгөрн тэрнээс ч нэг амар юм хэрэгс итрээдсэн юм байхгүй. Тэгээд яг юм нэгнийгээ амар хайрлж ханддаг ч юм уу, хүндэлж ханддаг ч юм уу, ойлгодог ч гэх юм уу те. Тийм хандлагатай байсан юм санагддаг. Тэгээд яг ковидоос хойш ер нь нэлээ шинэ үеийнхэн төрж гарч ирлээ. Дараагийн шинэ генерашныхан хөгжим цаасдагч байна, хөгжим хийдэгч байна. Нэлээ олоолаа болж байгаа юм шиг анзаарчихсан.
Ковидос хойш бас тоглолтын цөөхөн явсан. Нэг амар олон тоглолтод яваагүй. Одоо corporate life тэ болсон болохоор тий офисын ажилтай болсон болохоор жоохон завгүй тэгээд ирсэн жоохон ядардаг болж амарч байгаа. Тэгээд амарч байгаа хэдэн өдрөө бас жоохон гэртээ тайван сайхан өнгөрөхийг боддог болж тэгээд хаа нэг жил болгон болдог ч юм уу жилдээ нэг болдог тийм ивентүүдэд явдаг. Тэгээд очиход стил бас хөөрхөн хоорондоо эвтэн найртай нэг хээ юу вэ яаж нээж гэдэг жаа болтой харагддаг. Бас нөгөө талаасаа жоохон хитрүүлж бас алкогол хэрэглэж байна. Нэгэндээ бас жоохон хоорондоо бифи хоорондоо яриа зохицуулчихгүй бас зэрэг амар их дэврэгж нэг тийм миксер жоохон анзаардаг болсон. Гэтэ үеийн үед байсан юм уу эсвэл одоо тэгээд байгаа юм уу бас хэлж мэдэхгүй л юм л да. Яг үеийн үед нэг хаа нэг гар зөрүүлэх ч юм уу те хаа нэг хоорондоо бифт байхгүй байна. Гэтэ яг сүүлийн үед ажиллаад хахад бас яагаад амталтаа гэсэн. Тэр жоохон би даатхан дээр ч асаа ингэж санагдчих. Яг тухайн үед миний ингэж 2015 16 17 18 19 ковидээс өмнө үед ингэж аявих гэсэн шүү дээ. Тэг ковидын тариг явж байгаа шүү дээ. Тэгмээ тэгээд миний дайраа хөвшөлтөж байгаа юм болоо. Яг одооны ингэж хүүхдүүд ингэж хөгжим сонсоод ингэж яаж байгаа шүү дээ. Яг тэдэн шиг миний бас яг тэгж ингэж алцаанч малцаанч явдаг лсэн юм шиг санагддаг шүү дээ. Мэдгүй эсвэл би амар тийм драмагаас хол хүн байсан гэж магадгүй. Maybe тэрнээс бас яг нааг ингэж амт хүчин сонсдог байхад боо драмаас мэддэг гэсэн юм. Хинэкс явчин тэгтэнтэй. Хинэкс тавьж та. За тэр X mix-д өөрч хоорондоо за мэдгүй. Яг зүгээр ингэж би яг анх тэр Metallica-д орж эхлээд ковидос өмнөх үе хүртэл ингээд сонслоо штэ. Тэгэж яхад тоглолтууд дээр байж хаад ингээд амар гоё л байдаг байсан. Нэгэнтэйгээ хаа юу вэ ингээл зүвдэг байсан. Амар надад л амар гоё nice санагдаж байгаа юм. Тий, ивент дээр ингээд явж байгаад ингээд хүмүүстэй ингээд тааралтай ингээд хай гэх амар гоё тий. Тий, ер нь бол гоё тий. Тэгээд ингээд гоё нэгэнтэйгээ мэнтэй уустай нэгний хүндлээ нэг юм лай болчихгүй шиг айтайхан явдаг. Нэг тийм үе байсан юм шиг надад санагдаад байгаа байхгүй юу. Тэнгүүд ингээд яг ковидос хойш би одоо ингээд яг ивентүүд дээр очиж ажиллахаар бас нэг юм хоорондын бифтэй заднуудад эсвэл ингээд энэ тийм дүү тасарч уусаа. Тийм юм жоохон их ажиглагдаад байгаа болохоор бас тэр нь жоохон санаа зовоод хоосон залууч ч л л да. Залууч чинь тэгээд гол нь ингээд жоохон яг ихтэй аль ч үед ямар ч байсан байж болно. Зүгээр миний хүсэж байгаа юм гэвэл тодорхой хэмжээнд бас хэдүүлээ цөөхөн штэ. Тэгээ нэгнийгаа жоохон тийш анхных чүрхгүй штэ guys. Хоорондоо эвтэй найртай. Нэгнийгаа хүндлээ. Тэдэрс соёлтой. Элдв янзын хог энтэнд тарихгүй тухайн одоо тоглолт үзэж байгаа газраа тий тэр газраа хүндлээд хамтлагаа хүндлээд бас жоохон соёлтой тэнд нэг хамтлаг перформ хийж хахад эндээс ямар нэг бус үйлдэл гарахгүй хамтлаг нь бас үзэгчтэй хүндлээд тий үзэгчтэй хүндлээ тий хамтлаг нь бас сонсож байгаа хүмүүсээ тий сонсогчтой хүндлээд тайсан дээрээс бас нэг элдв муухай гарахгүй шиг яасаа гэхдээ манайхан гайгүй шүү дээ юм яг босод тийм зөний зог баталж. Гайгүй л манай хаач гайгүй л те. Гэтэ ер нь стил гайгүй л шүү амар гоё л өгсөн шүү дээ. Бэс шүү дээ. Одоо ч гэсэн гоё. Одоо ингээд playtime улам гоё болж байна. Тэгээ дээрээс нарлаас нь ингээд аараа бас улам гоё болж эхэлж байна. Энэ ч аараа гэж хэлсэн шүү дээ. Аараагийн сэтгэл чамж яваарсан. Гоёсоо. Ер нь л эргэжил ч гэсэн ер нь очдөг ч юм уу. Харин тийм ч гэсэн яг эргэжил бас яг найзуудаар эргэжил найзууд минь дагасаа гэсэн. Тэгтээ яг нөгөө яг бүхэл ивент талаас гэхээс илүү нөгөө зөвхөн метал тогсон 2 өдөр байгаа штэ. Метал тогсон. Тэн дээр нь тэгээ сүүлийн өдөр дээр нь очсон. Гоё байсан нөгөө дуртай хамтлагуудаа хүссэн хамтлагуудаа сонссон болохоор тэгээ бас айгүй ийм playtime шиг ийм шахацлцсан биш байсан байна. Амар гоё. Зөөхөн хүнтэй тэгснэ. Би хэмтхэн. Тэгээ би хэмтхэн тэгснэ. Дуртай хамтлагаа сонссон. Агаар салхинд гарлаа гоё хөдөөгийнхаа сайхан байх. Хамгийн гол нь тийш нөө нэг аралуу зорж очиж байгаа амар гоё тий 400 км штэ. Тэнгүүд ингэ тийшээ зорж очиод тэр хамтлагуудыг үзэхэд тэнцээ гоё байх гад найзуудаараа ингээд
хол байх нь барыг нэг бодлоо аягүй гоё ч юм шиг надад санагдсан. Ийм замаараа хийсэн тасархаа үзэж мүзэл. Чи харин замаараа гол нь ингээд сайхан байгалууд үзээ тий өдөрийнхөө сайхан талын нутгийг хараад ингээд байгалийн сайхан тогтцоодаа хараад гоё зугаалангаа тий зугаалангаа гоё хөгжмөө сонсоод тэгээ явж байгаа юм бас нэгцэн. Тэгээд дараа жил бас XMF Хор Music Festival шүү дээ. Хор Music Festival амьд хөгжмийн фестивал нь бас болох юм билээ. Монгол шилтгэнд 2 өдөр. Монгол шилтгэнд юм уу? Вау. Би энэ XMF-ийг 2 дугаар дээр ингэж рекламдлаа. Холбогдоорой. Спонсорас. Тэ спонсорас. Because we are so fucking poor. We need money. Сингэлт тийгаш. Тэ XMF дээр аягүй гоё болох юм шиг үлээ. Тийм үү. Би ч жоохон XMF үзчихгүй шүү дээ. Амт үжим гадны хэмжээ ирнэ гэж хэлээ. Тэгэхээр ч бас ондоол юм л та. Тэ Монгол шилтгэнд нэг тийм Playtime нэг хуучин nostalgia vibe орж ирж байгаа юм. Тэ такс нь юу лээ 100 кавл. Айгуу шүү. Playtime үү? Тэр юу катлаараа тэр нэг манай үеийнхэн болохгүй байна гэдэг. Зүгээр юм болоо. Хамаагүй шүү. Ямар хамаатай вэ? Сарилтай байх хэрэгтэй гэж жоохон ихчээ. Сургаал айлтцсан. Амьд хөгжмийн фестивалууд бас олон гоё олон болоос одоо noise гоё байна. Тий, яг хөө мэдээж юу нэг зүрх Playtime фестивал те бидийг бас олон улсын артистуудыг сонсох, олон хөгжим артистуудыг сонсох тийм боломж олгож байгаад нэгдүгээр баярлах хэрэгтэй. Хоёрдугаар Noise Festival, Noise Metal Festival бол яг цэвэр метал сонсдог хүмүүсийн community хамгийн том ийм гоё зүйл болчихсон. Тий, хамгийн том баяр штэ, хамгийн том Ара live music festival. Ара одоо гоё болж энэ жилийн гоё болох байх гэж байна. Chartos байна, Wake Up байна, Rock залгалт байна. Энэ гурлаа гокхолтой гэхдээ гоё ивент хийж байгаа. Ямар нэгсэн нэг шиг. Окей. Закат би азаатай дараа нь ярьж магадгүй хоёулаа дараа нь азаатай. Дараа яри азаа. Цоч магадгүй. Дараа яри азаа яри. Цааш орно гэсэн байгаа гэж. Тийм үү. Айсан тоглолтод дуусч ирээд нэг хэд хоног амарч байгаа шайл. Өвч яалаа. Доод давхар нэр бисээ идэм бил шүү дээ. Доод давхар. Үстэй амар гоё л чааж байгаа юм. Амар гоё бисээ идэм л. Ихрийхий дурдах хэрэгтэй болов уу? Тэгээ тийштэй нэг ихрийгл гэж нэг бас одоо өргөжлөл community байгаа шүү. Тэгээд ихрийгл community байна те. Ихрийглийнхаа нилээ нэг хэсэг бас жоохон унтарсан байсан. Амьд хөгжмөөс энд бас буцаад ам оруулсан гэж би боддоо шүү. Ихрийглийн ивентүүд буцаад яг нөгөө metal community гоё болж байгаа. Яг юм 4-5 амтлаг ингэж хийж ингэж байдаг. Амар гоё санагддаг надад. Тийм, зөндөө олон хамтлагууд гаргаж ирсэн. Нэрээс нь зөндөө олон ивентүүд гоё ивентүүдийг зохион байгуулсан. Тэгээд одоо бас Halloween-аар ивент хийж байгаа юм байлээ. Тэр ивентийг нь бас сонирхороо үзээрэй, сонсоорой гэж хүсмээр байна. Тийм. Хэрэглэхдээ яг юм яг амар зүүнтэй амар надад амар кул санагдав. Тийм шүү дээ. Яг нөгөө өмнө яг гоё юм ихрэглийн гоё бас юм яг юм noise шиг ч юм уу аль эсвэл wake up шиг юм гоё фестивал хэмжээний юм гоё ивентүүд хийж чадна гэж би айгуу хаа. Ер нь л тийх байх гэж боддоо шүү дээ. Одоо ингээд яг одоохондоо тийм одоохондоо ч гэлтгүй ер нь одоо ингээд ивентүүд хийж байгаа шүү дээ. Энд чи явандаа ингээд угаасаа уламжлалт болоод ирнэ, улам өргөжөөд ирнэ. Тийм болохоор тэр ингээд цаашдаа бас том одоо энэ багийн подкаст шиг юм ярилцлагын юм нэвтрүүлэг тэгээ дээрээс нь бас нэг ганц хоёр өөр юм
хийх гэж үзээд байгаа. Тэгээд дээрэс нь бас энэ амьд хөгжмийн ивентүүд дээр очиж бас юм гоё хайлайт хэсгүүдийг ингэж катлаад ингэж оруулаад ийм болсон ийм амтлахууд ирсэн. Тэнгүүтээ дараа нь одоо ер нь энэ ивентийн дараа ийм ивент болох юм байна. Энэ ивент дээр ийм хамтлагууд ирэх юм байна. Ингэж явах юм байна гэсэн бас нэг тиймэрхүү гоё промошн маягийн бичлэгнүүд бас хийж бодож байгаа. Тэрнээс би нэг тийм амар хөгжим тоглоал аль эсвэл амар хамтлаг тоглоал амар дуу хийгээл алж талаад ингэж эсвэл амар хөгжим мэддгээрээ ингэж тийм юм байхгүй шүү дээ. Тийм болохоор ерөөдөө өөрийнхөө чадж байгаа, өөрийнхөө боломжтой, өөрийнхөө хүсэж байгаа зүйлээр ингэж ерөөдөө бол энэ YouTube channel ингэж сайжруулж ажиллуулнаа гэж би бодож байгаа. Та бүхэн бидэнтэй холбогдохыг хүсвэл subscribe та бүхэн subscribe дарж хажуудлын хонхон дээр дарж өргөлж шинэ мэдээллийг цаг алдалгүй хүлээн аваарай. Тэгээд миний битэрийн сүлд мацалж битэрийн хөрхөн царайг хармаар бидэнтэй хамт байгаарай тийм ээ. Хоёрын танилцуулга нэвтрүүлгийг хүлээн авч үзсэнд баярлалаа. Дараагийн дугаард өшөөл сонирхолтой зочин тэгээд сонирхолтой дугааруудыг хийх гэж бид хоёр ерөнхийдөө хичээнэ. Тийм тэгээ та бүхэн минь мэдээж метал хөгжим сонсогчд минь тоглолтоо соёлтой, эвтэн нэртэй үзээрэй, сонсоорой. Амьд хөгжмийн мэдрээсэй гэж хүсэж байна. Яа гоё. Аз жаргалтайгаар амьд хөгжмийг мэдэрцгээе. Тэгээд бас Монголын метал хөгжмийн сценд хувь нэмрээ оруулж байгаа уран бүтээлчид болон тэдний бас ардууд ажиллаж байгаа хүмүүстээ маш их баярлалаа. Та бүхэн бол маш том зүйлийг хийж бүтээж байгаа хүмүүс. Тэгээд бидний дараагийн дугаарыг тоглолцож таалан хүлээн авч үзээрэй. Баярлалаа.